Савадика. Бороонд бүжгэлж үнсэлцгүй баялаа. Тэгээд нөтийнхаа буцаалтыг авчдаг юм байна. Гол нь пассворттойгоо явж явах юм байна. Сандал урагдчихдаг байж тээ. Яаж байгаа сандал уурчаа? Still alive. Камчагаа. Ингээд харагдаж байгаа гот юм. Бэж. Тий, нийлжтэй дараа. Тэнгууд өнгөө нарч. Уг нь ингэж аялах хэрэгтэй байсан байхгүй юу? Тэтлээрээ хараад ингээд оройны юу хараад Ингэж бичлэг хийх юм. мүүд бичлэг хийж гэнэ үү? Амар алхаа. За тав болтол том хүн 500 хүүхд 200 5-аас хойш болох. Энэ миний шор зүгээр байгаа сте. Тэгээ энэ өвдгөн гарцсан байгаа сте. Би одоо аль болоход авчлаа. Гайгүй тий гайг баха. Бас л адилхан юу яах юм бэ? Мөр зөр өвдөх гаргасан юм яах юм бэ? Хэдүүлээ хаавар орж ийн энэгээр ороод ингээд тэгжил төгсгөлт нөө Минийхэн зургийг арчих юм уу? Тэгээд зан унж болох юм байна, морь унж болох юм байна. Дотроо хөлний массаж 100 гинэ. Хэдэн цаг юм? Ани тий. Thai costume rent 400. Forest including the ticket fee. За. Sanctuary of Truth гэд Паттайя хотод байдаг бүхэлдээ модоор баригдсан маш том юм сүм бас музей байдаг юм байна. Гаднаасаа ингэж харагдсаад орж үзэж байна. За эхлээд ороход бол энэ модон сэлбрүүдийг нь хэрхэн хийж байгааг уралж байгааг үзүүлж байгаа ийм хэсгээр явуулдаг юм байлээ. Тэгээд барилга нь өөрөө хадаас бараг ашиглаагүй баригдсан гэдгээрээ айгүй онцлог гэж хэлж өгсөн. За тэгээд анх 1981 онд барьж эхэлсэн гэж байна. Тэгээд одоо ч гэсэндээ засвар өргөтгөл үргэлжилсээр байдаг. Тийм болохоор бидний одоо аюулгүй байдлыг хангаад ийм кастом материал гинэ. Малгай бас өмсүүлсэн. За барилга нь эртний Таиландын уламжлалт модон барилгын аргыг ашигласан. Модыг ингээ ховл өглөөргаар нь хооронд нь холбдог. Тэгээд зорилго нь бол гар урлын ур чадвар эртний мэдлэгээ ингэж хадгалж үе үедээ дамжуулах зорилготой ийм нийтдээ 105 м өндөр ийм барилга архитектурынхаа юмыг авч үлдэх зорилготой барилга байна. За архитектурынхаа мэдлэгийг авч үлдэхээс гадна өөрсдийн одоо шашны буддизм, хинду, тай соёлын домог бурхан тэр философийнхоо зүйлсийг бас дамжуулах зорилготой тэдрийгээ ингэж сэлбрээрээ харуулсан маш тийм нарийн детальтай ийм барилга байлээ. Энэ барилгыг бас Тэнгис далайн хажууд барьсан учиртай гэж хэлсэн. Бид нар нүдэрээ одоо энэ Тэнгис далайг хараад бид нар яг үүндээ ямар өчүүхэн бэ гэдгээ ойлгоноо гэж хэлж байна. Англи хэлтэй, орос хэлтэй, хятад хэлтэй зэрэг тайлбарлагч нар 30 минутын зайтай бүлэг одоо групп хүмүүсийг аваад барилгаа учрыг нь тайлбарлаад явдгийм байлээ. За тэгээд барилга нь түрүүн хэлсэнчлэн одоо амьдралын үнний тухай сургаалуудыг өгүүлдэг. Үүнд одоо буддизм, хинду, Таиландын өөрсдийн одоо амьдралын тухай философи зэргийг сэлбэр болгоно нь өгүүлээд явдаг. Энд тэгээд лифт байсан. Энд зөвхөн жирэмсэн болон тэрэгтэй хүмүүс сууна гэсэн. Тэгээд үргэлжлүүлээд дотгошоо нь ороод эдгээр сургаалуудыгаа тайлбарлаж хэлж өгөөд явсан. За тэгээ сургаалууд нь бол яг л бидний багасаа сонсож өссөн сургаалуудтай утга ижил. Одоо жишээлх юм бол сурсан зүйлийг чинь толгоноос чи хинж авч чадахгүй. Карма гэж байдаг шүү. Үгүлтлээ бодож байгаарай. Юм талархалтай хандаж байгаарай. Хөдөлмөрч байгаарай. Одоо марафонд гүн гэдэг нь чи төрүүлэх албагүй. Хамгийн гол нь финишер буюу марафоноо хүн чинь дуусгах хэвээр. Амьдрал гэдэг чинь марафонтой адилхан зогсож болохгүй гэдэг ч юм уу тиймэрхүү сургаалуудыг илэрхийлж байгаа гэж энэ сэлбэрүүдээ тайлбарлаад явсан. За тэгээд деталуудыг энэ бичлэгэн дээрээ буулгах гэж хичээсэн. Үнэхээр маш нарийн детальтай олон зүйлийг харуулах гэж одоо тэр архитекторынхаа гайхамшиг харуулах гэж хичээсэн барилга дотроосоо ч гаднаасаа ч байгаа гэдг нь харагдаж байгаа хаа. Ингээд тайлбарлагчтай явхад ойролцоогоор цаг болдгийм байлээ. Тэгсний дараа өөртөө буцаж ирээд таалагдсан газраа тухтаа зураг бичлэгээ хийгээд бас явж болноо.
гэж хэлсэн. За тийм болохоор күнзийн сургаал өөртөө эрхийг хүсэхгүй байгаа зүйлийг бусдад бас битгий хий. Эн чинь бол карма. Барилга дотроо бас өмнөх хааныхаа хөшөөг хийсэн бэлээ. Тэгээд маш их магтжээлээ. Бидэрт маш их зүйлийг өгсөн. Эдийн засаг, боловсрал гэд бүхэл салбарт маш хувь нэмэр оруулсан, маш хөдөлмөрч хаан гэдэл ярьж өгсөн. Any remote places, he is a working patient king. And he initiated 4,800 developments project, 4,008, more than. Maintain happiness in Thailand from the start of his reign, Өмнөх ханаас амар сайн байсан л гадныхаа ярихаараа алуурчин байсан л гэж яриад лээ. Би сайн мэдгүй. internet is good. За тэгээд үргэлжлүүлээд гэр бүлийн үн цэний тухай, нөхөрлөлийн тухай, хэрхэн хүмүүс хоорондоо ялгаатай байж болох, хоорондоо өөр байлаа гэд тэрийг одоо шүүмжлэхгүйгээр байгаагаар нь хүлээж авч ойлгож хайрлах хэрэгтэй гэдэг ч юм уу те. Мөн өөрийгөө ямар хүмүүс хүрээлж байгаа вэ гэдэгтээ анхаарах хэрэгтэй. Чамайг илүү сайжрах, өсөн дэвших хүмүүсээр өөрийгөө хүрээлүүлж амьдрах хэрэгтэй зэрэг иймэрхүү ерөн сургаалуудыг энэ барилга нь сэлбэрүүдээрээ өгүүлж байгаа шүү гэдгийг тайлбарлаад явсан. За тэгээд бид хоёр үргэлжлүүлээд гаднаас нь үзээд явж гинэ. Одоо нөгөө тайлбарлагчаа салаад Уржигдэр өглөө нэг хүн заанд дайруулж өгсөн гэсэн. Зааны явдаг цамаа. Зааны сүд мүлээс ивгүй. Одоо битээр нэг заамаа гэсэн амтан сонь санагдаж байна дөө. Их хөөргийн сүүлнээс нь хойдлын татчихдаг юм биш. Яасан өвчин туссан юм шиг. Цайраад ятсан. Нэг юм гоё. нэг өөр төрлийн заан юм шиг бас одоо өчигдрийнхс чихмэх нэрээ өөр Тийм байна уу? Чи одоо чихмэгийг ялгаад байгаа юм уу? Чихний ясны нэрээ сони тий. Нимкэн. За миний анчаас заан судалчих гээд байгаа шүү. 2-3 харцсан тий. Сандал явчваа. Сандал урагдчихдаг биш үү? Яаж сандал урчваа? Мэдгүй зүгээр алхчихсан ч урагдчихсан. Мэрч та. Салцсан. Энэгээр нь хаачаа чамайг углааш болгоод өгчихвөө. Одоо яах вэ? Яах вэ одоо тэгээ таксидаа харин да. Хилээ зүхгүй мө гадаа шүү. Сүйдэгч. Нөгөөдлийн нас ингээд адилхан тарьчих юм уу? Чи сууж яадаг юм. За тэгээ битүүрийн санкчури энэ төрөд өндөрлөлөө. Гарч яах юм? Массаж хийх үү? Манай найз бид хоёрыг Нутгийнхны иддэг хоолны газар. тий барбекю гэхдээ тай барбекю гээд юу яадаг юм бэ? Ингээ сифуднуудээ барбекю мах шарж байгаа юм шиг гал дээр тавиад шараад иддэг юм байна. Шримп. Энэ одоо юу юм болоо? Нэг сони ясмал шиг харагдах юм. Энэ юу юм? Краб л байгаа зү. Краб энэ. Хүлэн явцсан. Тэгээ энэ squid ингээд энэ буфе маягийн юм байна. Тийм. Ингүүд идэж чадахгүй хүмүүст бол ингээд хаймахаа төмс ингэж Тэгэхгүй юм уу та хан бол хогийн 300-аар орно шүү гэнэ. Тийм үлдэгээрээ 300-аар торгоно шүү. Тэгээ зүгээр юм махцах бас байна. Хойно сайдтай орж ирэхдээ хүний хэдийг төлж өгдөө. За тэгээд далайн хоол анх удаа барбекюд шарж идэж үзэж байна. Тэгэхээр далайн газрын амт юм болохоор ингээд махцах дахиад махаа авлаа. Би одоо эдрийг ингээд туршиж үзье да. Үндснийхээ хоолыг энд бас юм байгаа мó. Okay, let's try this first. Still alive, and you put here in the basket. If they will arrange will eat. Still alive. Still alive. Later. Хүчтэй нүд авах юм аа, амьд юм аваач. Тийм ээ, амьдаараа байгаа шарж идвэл амттай гинэ. Мөсөнд ийгүү шууд өгчдөг юм шиг шүү дээ. Тийм ээ. За ядаж эхлээд авсан юмнуудаа идэх хий да. Бид нар одоо ёлка ураахгүй юу гэж байгаа юм бэ те.
Ер нь бол нутгийн хүмүүс их байх шүү энэ дотор. Уух юм хаанаас авсан. This is like Thai traditional barbecue. You ready? I'm gonna open it. Okay, ready. Okay, ready. Амшиг гоор амьдар навид ирсэн. Okay, so. Alive. So you don't put in the ice to kill it, or this one? I did it, but they still strong. They still alive. 깜짝이야. Ачмаач бүчтэй байна уу? Тэмцээд байна уу? Тий, хөөх юм яа, уучлаарай. Okay, so Нөөдөө. Зогтхон. Амар чангач. you can believe I'm gonna cook. Yes. Oh, but За. Stay. За. Sorry, crab. ингээд Epstein файлыг ирч боллоо гэж. Sorry, crab. That's good. Yeah. Окей. Өгөөд зөндөө л идлээ. Mess up a lot. Энэ үлдэгдэл юмнуудаа энэгээр нь болохоор гоо сайхны бүтээгдэхүүн үйдэг гинэ. Тураах бэлтмэл хийдэг гэж байна. Энэгээр тавилга мавлага чи гоёл чимэглэл хийдэг гэж байна. Энэгээр нь бамбуунд хийж хагаад юм тарьдаг ч гэнэ үү. Тийм. Тэгээ ер нь юм хайдгүй юм байна штэ. Энэ интернет бас ер нь ашигладаг л гэж байна. Тэр нөгөө нэг түрүүн чи бананага ашигладаг, коконотоо ашигладаг. Ер нь бүгдийг л ашигладаг гэж байна да. Манай чон шиг л юм байна. Ингээд зургаад оруулъя. Зургийн саяан зэнзэр дарж өглөө. Өөр яалаа хөл мөлөө дэш. Яа. Зөстөгөө яригдэж байна. За тэгээд Паттайя ядах өдрүүд дуусч бит хоёр Бангкок буцах өдөр болсон. Have a safe trip. It was happy to meet you again. Okay. Okay, brother. Drive safe. Text me later. Бид найз маань Бангкокийн онгоцны буудлын дээр бит хоёрыг хүргэж өгсөн. За Бангкок дээр тэгээд тийшээ ингээ юугаар явах вэ? Нэг бол 20 минут алхаад өгөө одоо тийм юугаар явдаг гинэ. Боотоор явдаг гинэ. Тэгээ бит хоёр за боотонд нь суугаад үдчихье тэгээд боотонд 4 минут явах юм шиг байлаа те. Хоёул угаасаа нэгэн буудал явж байгаа байхгүй юу? За. Би ингээ гайхаад ах юм. Бит хоёроос өөр ингэж голдон зогсож байгаа юм байхгүй. Гол руу зогсож болдгоо болоогүй би бодсаахгүй юу? Тэгсэн чинь энэ ингээд автобусанд байдаг шиг бариулнууд байгаа байхгүй юу? Харуултаа. Тэр энэ ч одоо голдоо зогсоод барил гэсэн үг үстэй. Тэгээд энэ ингээ гайхаад зогсоод бах юм. Саяны тэгтээ жолооч молооч нэмэлсэнгүй. За нөгөө чи харигч муу суудл болсон шүү. Тэгсэн чинь гоохлоо. Гэтэ би жоохон суугаад авмаар байна. Би ингээд өглөө талаа дээр гүйжсэн бас загасчд байсан. Энэ загасчд нь ер нь энэ тэндгүй юм уу? Манай монголчуудын нэг хонио хариулаад гэдэгтэй адилхан л. Тэр юу лээ? Одоо хаана нэмүү өнгөрсөн хаана нөө? Аль одоогийн хаана? Чинграма 10. Аав нь 9. Энэ хаан ч бас илтгэвтэй хаа. Ингийн хаа. Та норлоод орох уу? Болонгийн нүд ирээжлээдсэн гинэ. Юуг нь ирээжлээ ингээд харсан чинь нэрнгээсээ нүд ирээжсэн юм байна. Энд ер нь дрон эсхийг ер нь хориглосон байна уу? Хаацсан газар дрон эсхүүлэхгүй шүү л гэн. Монголч гэсэн тэгдэг болоо одоо Монгол одоогоор тоохгүй байжгаад 2-3 жилийн дараагаас бас дрон эсхүүлэхгүй гэх юм болоо. Нэрээ яаж байгаа бол мэдж байгаа юм байвал хэлээрээ Монгол дрон эсгэж болох юм хамаагүй. Харин. Ваа. Ийм юм байна. Баярлалаа.
Чи кофе уух уу? Энэс чи харин гоё матча. Матча гэж хэлдэг. Супер матча гэнэ. Гоё матча авъя. Can I have a coconut matcha crush? Is you like the frappe? Yeah, frappe. Okay. Би хүмүүс багч ячиж байгаа. Okay, and then she's gonna choose one more. Чи өөрөө сонгол гэж намайг хэлсэн. Яа. Гой сэрүүцэж матча зочоод байна. Хөдөө ижаад ирсэн бит хоёр. Борлож уу? Чи бол борлжээ. Тэгээд их хөтөд орж ирсэн наа чинь матча зачаа юм уу? Товтморт гоё юмтай ойртсон. Байж гин. Йоо яа, тэгтээ энэ чипс мэт ундаа мунда. За амралт юм да. Очоод тэгээд хүн нэрээ байна. Айгу гоё мод байна. Тэгтээ тэгээд Бангкок хэд моол л үзэх юм даа. Гэхдээ шоудаг хүмүүс бол амар шоуны газар юм шиг байгаа. Хоёлоо шиг шоуж чадахгүй байгаа хүмүүс, шоудах нэг сонирхолтой байгаа хүмүүс нэг хийх юмгүй. Битүүл бол амар том моолнууд байна. Яг мөнгөний үед хийх юм зөндөл байна. Одоо ч өчигдөр нөгөө нэг Hangover-гийн киноны чатан дээр суудаг 3 суудаг штэ. Тэрэн дээр гэсэн чинь ингээд dress code-тай. Одоо энэ Бангкокт айгүй яах юм аа? Dress code-тай юм аа. Сүм рүү орно ч гэсэн өвдгөө дарсан хувцас өмссөн байх хэрэгтэй гэх юм. Мөр crop top байхгүй фотолкон ингээд мөрөд авсан байх хэрэгтэй гэх юм. Тэгээд тийм sky нөгөө нэг өндөр дээр байдаг rooftop барыг юу гэх юм. Чердакн дээр байдаг баарнууд болохоор бас dress code шаардаад байдаг. Тэгээд дээр нь гарангуут нь нэг дринк нь $30 модер гэдэг байгаа байхгүй. Нэг дринк нь. Тийм, за ер нь бол Бангкок үнэтэй байна. Үнэтэй тийм. Яалтчгүй жуулчны явдаг газруудаар үнэтэй байна. Бараг Лондонд ийм авч явж байгаатай адилхан. Тэгээ rooftop барнууд нь гоё юм. Тэр Google чаа нэг рүү н орсон. Тэгээд ганц нэг тэр одоо 70 дэх хөлөө гарахмаа гэсэн юм уу тийм. Тэгээд хитэн моол байна. Тэгээд шоу юм байна. Тэр өгөө шоу дээр ингэж бодсон боловч танаасаа нэг шоуны сүнсгүй хоёр эрт орж унтё гэх юм. Шоудах гээд гарснаа бид хоёр 8 цаг гарсан юм яг. Баарнаас нь. Тэгсэн байж өдөөсөө ядрангуутаа байлаа. Орыг шиг шоуны хүмүүс чинь 10 11 гэж гардаг юм шүү дээ. Тэгэлээ чинь массаж ингээд өдөр болго массаж хийлгээд байгаа. Массаж хийлгээд тайлбар массаж яаж хийлгдгийг ер нь бол мэдчихээн. Одоо ингээд гуцаа одоо энэ нуруу орондоо одоо ингэндээ гингууд яг ингээд сайн хийгээд байгаа мó хийгээд байгаа мó гэдгийг мэддэг болж байна. Ялгадаг бол. Тийм. Энийг ч юм онохгүй байна да гэж мэддэг болж байна. Тэгээд имэнэр айгуу гоё онж байна. Би тэрийг л яриг байгаа лөө. Сандгүй. Имэнэр юу айгуу гоё хийгээд байгаа. Ер нь бол болж өгвөл имэнэраар л хийлгээд байвал гоё. Тийм. Тэгээд өдөр болгон массаж хийлгээд бол сайхан байна. Тэнгүүд одоо Бангкокт болохоор 30 минутын 400 багт гэдэг байгаа байхгүй юу? Тэнгүүд биш тайм массаж нь бол цагийн. За. Тэнгүүд миний нөгөө нэг одоо хүзүү толгой мөр барих байна шүү дээ. Тэр чинь Бангкокт болохоор 30 минутын за 300 350 400-ийн хооронд. Тэнгүүд Паттайд очингууд цагийн 300 350 400 болчихлоо. Одоо хойшоо чамаа эднэр явах юм бол тэнцээ бүр юмдах юм байл л шүү дээ. Тэгээ ер нь бол ингэж амар тайван бүтэрж байгаа далайн хэрэг далайн хэрэг нь болохоор Пхукетийн далайн хэрэг нь гоё байдаг гинэ. Тэр Пхукет рүү явмаар байсан авч манай найз Паттайя дээр байгаа болохоор тэгээ найз руугаа явах гэж Паттайя явуулаа. Гэтэ Паттайгийн бич гэсэн гоё юм. Тэгээ Паттайя жоо үнэтэй юм байна. Тэгээд ер нь бол ингээд утаанаас цухтагаад явж байл энэ хойшоо чамаа гоё. Тэгээ үгүй бол ер нь Вьетнам гоё юм байл л шүү дээ. Юм байл л шүү дээ. Тэгэл чиндаа одоо тэгээ сүүлийн 1-2 хоног Бангкокт байж байгаа. Харин да буудал муудаа дандаа booking.com-аас хаалсан. Тэгээ нөө trip booking эднээс зарим нэрсээр буудал муудлаа залилуулсан хүмүүс сонсоод бас ажил байлаа. Буудлага бол одоо яах юм бэ? Цаганд болцсон. Хэцүү шүү дээ. би л дахиад мөнгөөрөө захиад Тийм шүү дээ. мөнгөөр л шатна л та. Би ер нь бол аялахын тулд амирх мөнгөтэй бай гэхгүй. Байх юм байна гэнэ. Яа. За. Тийш гараа. Амар том мод юм байна уу? Дойд дөнгөж явж л байна. За бид хоёр одоо өдрийн хоол идэх гэж үлсэж чинь. Тэгээд нөгөө нэг бүгдийг харж шалгаж байгаа идэх гэж явж чинь. Гол нь юу идмээр байгаагаа жоохон ойлгохгүй л юм. Юу? Рамен идмээр байгаа гэсэн үү? Тэгсэн. Одоо тэнгууд бид хоёр буфе хоолны газрууд харж байгаа. Буфе хоолнууд 1500-аас 1800 гэдэг байгаа л хүний. Хүний юу? Хүний тийм. Тэнгууд одоо энэ нэг хоол молууд одоо чинь энэ 200 хэд мэдчихэж байгаа байхгүй.
Тэр нь бол тэр нэг идэж ялахгүй шүү дээ. Тэгэхээр нэг 500 батаар 1000 батаар Бараг ашиг ихтэй тий задлаа идэж штэ. Буфер ороод яг үндэ олон юм идтгүүл. Одоо энэ минь бол 380 гэж штэ. Энэ бол болж л шүү дээ. Тий. Яг юм гоё Ийм суши идмээр л байгаа. Хамгийн гол нь за явж үзье. Явж үзье. За. Чи нааш харж байгаа нэг гоё сайн байна уу гэлээд өгөөч. Савадика. Ингэжтэй. Савадика. За баярлаа. Баяртайгаа мэдгүй. Баярлаа. Капкунка. Тэрэ акцент хэлэх юм гоё хэлтэй. За энэ стейкний үн хэд гэнэ үү? Сэрлон 285 хэдэн грамын 200 грамм юм уу? Тийм шүү. 280-ыг үтг чинь хэд вэ? Мэдгүй одоо тэгэл бодоод л оруулъя да. Энэ гэхдээ үнэтэй супермаркет нь тий. Тийм баха. Хямдхан бош. Ийм том нохооны өшөө гэх юм уу юу гэх юм? Чихмэл хөдөлж байна. Тэр хажуу Үе хөдлөөд байна. чинь. Үнэхээр ямар амьд тийм шиг хийх юм бэ тийм үү? Тийм бэ. Айгу нарий. Чи тэр цагааныг зүйтэй. Энэ үү? Аа. Чам чилүүц таваа зөгч байна. Үгүй ер нь нэг чанартай шилтэй хад болчихноо. Өөдөхгүй л юм шүү дээ. Иймэрхүү юм ихтэй юм те дэлгүүрүүдтэй. Тэр нэг жуулчин татаас урцсан юм шүү. Сонирхолтой юмнууд хийгээд ирсэн үү? Одоо энэний сонирхол хүн шидийг орж ирж үзэл. Харин тийм. Энэтэй гоё шилтэй газар юм тийм. Тэгээ лого нь бүр нэг ингээ аимшиг том биш. Тэгээ загварууд нь айгу гоё юм байна. Одоо тэгтээ ер нь ингээд ийм логон далд логотой брэндүүд гоё одоо нэг ямар брэнд мэдчихгүй л үнэтэй. Нэг хэсэг нь Prada гэсэн юм амар явсан тий. Өөрөө Prada зүгч. Харин тийм. Тэр шуурганаар л авсан шүү дээ. Надад ер нь бол нэг тийм энэ тентхийн ингээд том лого байгаад байхгүй тийм юм айгу таалагддаг. Гэтэ чанартай. Овоо том болоо шүү. Бид яг нэг болонд нь л байгаа. Ер нь бол бүхэл дэлгүүр байна. Одоо бид лофтын урд байна. Бид доод булангаар нь үнэтэй дэлгүүр мэлгүүрнүүд нь. Юу айгу том мол байна оо. 8 давхар тэгээд 500 дэлгүүртэй ч гэнэ үү. Тэр Gordon Ramsay-гийн кичний болж. Оо тийм ээ тий. Гэтэ ямар сонир хөнгөө. Рамсей жоох хайп л та. Тэр яах вэ? Фол очих уу? Үйлчлэг нь ямар байгаа? Энэ орох уу яах вэ? Үйлчлэг нь ямар бол фол орох уу? Ой. Үнийг хараад сайтай газар байна. Одоо хүмүүс юу яах гэж байгаа юм? Эндээс ус гоожно. Энэ үс юм бэ тий. Харин тийм баха энийг ч хоёул хайгаадсан шүү дээ. Хаана ингэдсэн. Тэрийг бичгээд хүлээгээд Тийм байна. Энд чинээс ингээд ус гоожоод гараад байсан энэ юм байна тий. Аль чигээс буугаад хүнд нь хэлчихэж бид нэр ирсэн байна. Одоо гоожуулаад хаа. Хурдлаа яарч ийн гэлч. Яарч ийн. Яа. Их өндөр барилгынуудын дээврийг их гоё ашиглаж байна. дандаа дээр нь модтой юутай. Тийм пүүлтэй, юутай муутай. Starbucks Reserve дэнд байгаа юм биш үү? Орч үзэх. Харах уу? Харъя. Вау, тансаг. Бодлоо буугаад хүнд нь яриад хүнд нь хилчтэй. Бид хоёр ирсэн байна. Усаа гоожуулаач гээ. Түлхүү тавиад өчлөө. За хар. Хараад. Хідэн шиг усны туслаа. Хоол. Ва. Хүй. Ва. Шоу үзүүлж байна хөөе. Нүдээр аймаг гой харагдаад байна. За, дэвчлэн гараад ирлээ. Юу вэ? Өндөр юм. Энэ юм хөргөн pop mart байна. Одоо ишээ гол харагдана. Хэдүүлээ гол дээрээс нь харцгаая. Түрүүн дээгүүр нь яваад хажуу цаас нь орсон.
Энэ ямар нэртэй гол юм болов? Тэрийг мэдж байгаа тийм. Sige та. Хааныг нь муулж болтгүй гэсэн эднэрт. Тийм энэ чинь аргагүй шүү дээ. Манайхаар Элизабет шүү дээ. Энэчнээс яа гэм бэлээ? Энэ завиндаа суугаад хідэн attraction үзт юм бэлээ. Нилээ хэлэн popular attraction-удаа голоо дагаад дэш явчихд юм бэлээ. Тэгээ буулгаас суулгаа явд юм бэлээ. Өдрийн 150 баат төлчих юм бол энэ заваараа явах нь үнгүн бэлээ. Хідэн ч удаа буулж болдог. Тийм үү? Тий. Тэгээ ингээд заваар суугаад байгаа хүмүүс нь ингээд жуулчд ингэж буугаад суугаад буцаад ингээд явж болт юм байлаа. Тэгээ хоёлоо чинь манай буудлын чинь юунаас хол тийм болохоор ирэх гэж айгүй лайтай. Энэчнээс ингээд public transport-оор явах лайтай амиг тойроод ингээд голороос явчихд юм байлаа. Зөв. За. Чи ингээд Шикагод явж байхад, тэнд явж байхад ингээд Starbucks Reserve гэж байдаг гэдэг аахгүй. Reserve чи зүгээр Starbucks-аас ямар яшгтай. Арай идүү тансаг. Одоо чинь энд болонгууд ликор дээр зарчиж байгаа байхгүй юу? Тэгэнгүүт одоо Милан юу мөн болохоор арай том. За одоо энэ гууд би бариста гэх юм уу бартендер гэх юм уу? Тэгэнгүүт кофетэй арих өгöd байгаа юм. Арай тийм special. Амар special гэсэн үг. Тэгээ дэлхийд ер нь цөөхөн байдаг. Лондонд Marble Arch дээр нэг байдаг. Чикагод байдаг. Миланд байдаг. Бангкокт байна. Шанхайд байдаг баг. Тэгснээр дахиад юу Чикагогоос гадна хааш очлоо. Америкт. Нью-Йоркт бас байдаг. Тэгээ нэг цөөхөн эндээ болохоор илүү арай ховрын бараа байдаг гэсэн үг. Энэ Тайландд жолонгууд айгүй таалагдчихж байгаа. Энэ намхан заяа. Ингээд энэ доор байдаг хүүхд байдаг шиг. Англи болохоор амар өндөр байдаг болонгууд ингээд шийхтэй ингээд оцоож очиж шийдэг. Амар лайтай. Энд ингээ намхан хүмүүс болохоор ингээ гоё доошо доошо барилцсан байгаа да. Тэр нь айгүй таалагдчихж байгаа. Хилийг мартчихж. Нөгөө том олончийн доор ийм floating market бас байдаг юм байна. Тэгээд энэ хүмүүс зураг даруулахаа очирлоо. Хоёр сая гял зураг даруулчихад буугаад ирлээ. Энэ Японд амар алдартай юм гинөө. Дагаад харж. Харин Тэр энэ нөгөө энэний урд ирж хагаад усан ориглуурын шоу үзгээд тэгсэн чинь энд үйл ажиллагаа болж байгаа юм байна. Лаг. Энэ нөгөө партины кузин байна. Партины кузин гинэ. Партины круиз байна. Мөн үү? Тийм байна. Энэ партины круизын хэд гэсэн? 1400-1500 гэсэн. Тэгээд 1800, 2500-500-аар all you can eat буфенууд 2 цагийн аялал явна гэсэн. Тэгдэг гэсэн. Энэ нөгөө боотныхаа дээш нь гарах гэсэн чинь дээдлэн дүүрцэн доошоо суугаад уурлаад тэгээд доор нь суусан чинь ямар ч утга алгаа юу ч харагдахгүй. Ингэхэр ч одоо ямар ч хэрэг байна. Энэ одоо хідэн үнд билет зарж байгаагаа ерөөсөө ингээд яахгүй мэ суу ор гэж явчих. Хоёул одоо Режинэ дээр буун заяа. Одоо рачаа Монг дээр хүмүүс буунгууд дээшээ гаргах нь нэг балаа аваачаа. Гарахгүй хоёул тэгээд инженер байж байгаа юм дээрээ бууя. Ватарон дээр бууя тий. Одоо дээр нь гарч ингээ гоё юу хармаар байгаа байхгүй юу? Тэний хотыг хармаар байгаа байхгүй юу? Ая чинча. Энэчнээс манай кондуктор өглөөд байна. Ор гэдэг. Жуулчд нэмчээс дээшээ гармаар байгаа. Өөдөл нисч өгчих гээд. Энэчнээс их хэвээр inside гэдэг өглөөд байна. Тэгээ энэ хүмүүс угаасаа дээрээс сүг нь бууж ирээд дээшээ гармаар байгаа шүү дээ. Тэрийг буунд гэсэн чинь бороо ороод унтаа да. Юун дээшээ гарч юм харах. Энэ доктор үнэхээр замбраагүй юм болж байна. Энэ доктор үнэхээр замбраагүй юм болж байна гэсэн. За захтайгаан бууцгаа яа. Асгарч ийн зөвхөн. Хоёул энэ нэг жоохон байж байгаа явъя. Тэгээ. Ийм юм да одоо эдгээр нь ингээд энд алдчихж хагаад бороо орсон чинь орж ирээд алцаадаад бүр сонирн болгоцсон юм байна шүү дээ. Тэгээ нөгөө кондуктор маань энэ хойно битээ байлгаад нисч өгчих гээд байна гээд. Ор гэж. Тий. Биш энэ хоёр кондуктор амар стресстэй. Энэ хэдэн өмнө яг үг байгаа. Хоёул жоохон иштэд юу яаж авах юм байна те. Оёшаа уг нь гоё юмнууд харагдсан мэт. Бэвчсэн ороо тий. Гоё харагдчихэв те.
Ууг нь ингэж аялах хэрэгтэй байсан байхгүй юу? Дээдлээрээ хараад ингээд оройны юу хараад цаашаа гарчихв. За гараа. Ингээд энэ ч орой амар гоё романтик байх хэрэгтэй байхгүй юу? Бороо ороод дээр гарахгүй орилцоогоод Бид хоёрын романтик голын круз ингээд энд хүрээд өндөрлөө. Өшин гэхдээ халуун орны бороо сони юм байна. Ус нь айгүй бүлээх юм шүү дээ. Романтик юмсаа юу ч байсангүй. Байгалийн шатгалаа байлаа те. Ваа. Нөө нэг яаж чаддгүй штэ юу л Уянгалж чаддгүй шүү дээ. уянгалж чаддгүй штэ. Амьдрал ит хоёрыг уянгалуулахгүй байна. Хойтой жоохон байж байгаа бороо зогсохоор гараа. Энэ бороо утахгүй зогсно гэсэн. За. Одоо тэр манай метроны лайн тэнд харагдчих. Тийм байна. За гэтээ баг зэрэг шууд орчих юм. Нороод очих юм уу? Юу нэ? бороонд бүжгэлж үнсэлцгүй баялаа. Ай. Янаж үнсчиж. Йоо, үнсчиж гэсэн чи хасраа өгдөг гинэ. Хөөе. Энд чинь шалтгаантай. Тайландын соёлд нь Тайландд гудамжинд юу нялуурж болдгүй юм байна. Болдгүй ш хүмүүс нь зүгээр л нялуурдгүй соёлтой гэсэн. Одоо хүн байхгүй байна даа гудамж. Ой, За үнсчээ. 10 хэдэн жил болоод ирэхээр гуйж үнсүүлэх юм уу яа? Яг ч л сонсож байгаа болоо. Асаж байгаа хөө. За битээ буудлын өрөө Бангкокт буцаж ирээд буудлын өрөөг танилцуулж байна. За энэ бол бааны өрөө жорлон энэ чинээс юу ч харагдахгүй. Битээ нэг юм ойлголоо. За юу ойлгосон? Яах юм бэ? Ня буудлаас эхлээд гоёороо дуусгах хэрэгтэй юм байна. Бид хоёр ч гоёор эхлээд дундаа бүр гоё яагаад тэгээд явахтаа ня буудал захиалсан чинь ер нь жоохон буруу юм байна. Сэтгэлдлээ ингээ унгаагаад дуусгачихсан юм. Хамгийн эхлээд энэ өрөөнд буусан бол юу ч ярихгүй дээ. Хамгийн зургт мургт нүртэл ингээд нэм уцтай холбогдож юу юм Тийм. Netflix эднэр явахгүй. Энэ YouTube ерөөсө холбогдохгүй зурагттай. Тэгээд дээдлийнх нь бассейн нь жоохон юу харууц муутай. Бас бассейнаа голоод Бассейн гэж за лээшээ гараад биччихэ. тий. Тэгээд жоохон харууц муутай. Тэгээд нар мар ингээ жоохон тусахгүй. Тэгээд хамгийн таалагдахгүй байгаа юм энэ дүүш нь ингээ жоохон чигтэй үнэртэй. Баян байсараа нэг тийм чиг орчдөг шүү дээ. Тий. Тэгэл байж энэ. Гэтэ яг хөө тэгээд угаасаа дунд нь батайд гой буудал байсан юм чинь явахтаа тэгээд Бангкокт нэг 2 хоног зүгээр байж л явчих гэж бодсон чинь тийхгүй байсан юм байна. Ядаж бүр анхны буусан буудалтаа сүүлд нь явахтаа буусан болол сэтгэгдлээрээ. Гэтэ яг бүр гоёлгоо л та зүгээр л хийсэн. Бассейн ингээл боллоо. Энэ захаас энэ зах руу. Тэгэл боллоо. Хүмүүс ингээ гаа наашаарч. За гэтээ түрүүнийхээ бодвол мяагаад бас голоостэй. Йоо битээ гэрээс амар хоол явж цол Корей таун ордморч хоол идсэн чинь манай гэрийн хажуухан мухарт ийм буфе бол амар хямдхан байсан байх үед. Энэ солонгос буфе хоол юм байна. Тэгээд ашгүй нөгөө нэг 10 юу хүртэл 11-ээс өдрийн 3 хүртэл happy hour гэж хямдарч. Тэгээд хүний мах шаралт нэг мах шарах сонгоод ингүүтэй юу яах юм бэ? Им кимбаб жиуг юу нэгээд юу? Одоо энэ чинь үнэн ороод илүү л мөнгө төлөх юм бол махаач unlimited charge болтой юм байна. Тэг айгуу дажгүй үнэтэй юм байна. Тэгээд үнэтэй нь болохоор зүгээр шарах махаа илүү авч болох юм байна шүү дээ. Бусдаар бол хямдхны нь бол ер нь дажгүй л байна. Ингээ мах шараад өгчтэй юм байна. Мах нь бас овоо хангалттай мах ирчтэй юм байна. Тэр ингээ буфе хоолны болохоор амар байлаад нэг би мэдгүй цадаад ирэх юм. Тэргээр баахан кимбаб, жиу, булгоги, бибимбап гэх зөндөө юмнууд сая идээ. Тэгээд араас нь шагсан мах нь ирсэн чинь яана. Хоёул жоох удаа идэгээл яриад явчихсан. За тэр одоо буудлаасаа мол олох гэж юм. Siam Paragon гэдэг мол дахиад олох гэж. Тэгээд гол нь юу харуулъя гэж бодлоо. Билет авч байгаа юугаа харуулъя гэж бодлоо. Тэгээд за Google Map дээр Siam Paragon-а бичээд ингэнгүүт BTS-ээр ингээ явна гэж гаргаад за эренгүүт нь бид хоёр энэ Хухот гэдэг зүг рүү одоо билетээ аваа. За тэнгүүт эренгүүт юу болгон дээр BTS-ийнхаа спешиал болгон дээр ингээ ийм юу авдаг юмнууд байгаа. Тийм ийшээ зоос хийн энэ гэхдээ мөнгө хийдэг юм байдаг юм шиг байна. Тэгэхээр дандаа нэг ийм хэлбэрээр үлдчихэж байгаа.
ийм нэг арай том. Тэгэнгүүт тийшээ нэг бол тэгэнгүүт эхлээд энийг English гээд юугаа солиод тэгэнгүүт жижигхэн байхад нь ч юм хурдан барчваа. Кэнселчил. Cancel. За ингээд харагдчихангууд нь Бэж. Тий, English гээд дараад Тэнгууд өнгөний харч. тэнгүүт ногоон өнгөр явах юм байна гэдэг энэ шар юугийнхаа ногооныг дараад тэгснэ аль хэлээ Siam гингүүт одоо Siam нь ий хийдэ. За бидгүй ямар ч хэсэн ингээд нэг Ногоон дээр дарч. Юу ч ихлээр ногоон дээр дарч. ногоон дээр аль нэг дээр ингээд дараад ойртолчин. Ойртонгуудаа одоо Siam гэхээ олонгууд энэ биш тэгээд ийшээ явна гэж шууд зүгөөд арчингууд энд хүний 28 юм байна. Хэдэн үе ингээд хоёр хүнийхээ гарна гэдэг нэг 56. Тэнгүүд энд юу яаж ихээр энэ карт ардгуу ч гэсэндээ QR-аар төлнгээд дарчхаар нөгөө WeChat-ны юу гарч ирдэг юм лээ. Тэр WeChat-ны тийм төлдөг юм байхгүй болохоор шууд ингээд кэш хийгээд байгаа. Энд чинь нэг асуудал байна. Заримдаа кэш Ингээд буцаагаад идэм байлээ. Хуучин кэш хүлээж авахгүй буцаад байв. Тэнгүүд одоо энэ шинэ мөнгийг харъя. Энэ шинэ мөнгөг ч гэсэн буцаанд авахгүй. Тий, одоо энэ шинэ мөнгийг авцгаа. Тэгээ ингээд бит хоёр 44-ийг хариулж өгөөд доктор хариулж өгөх зэрэг ингээ хоёр карт нэг талдаа За. тэгээд бит хоёр ингээд нэг талдаа хүний сая хэдийг төлж 38 төлж байгаа. Юу? Хүний юу? Тийм баха. Хүний 38-ыг төлөөд тэгэнгүүтээ энэ таны картыг уншуулж ороод За. Тэр чам нэг нь. тийм картаа уншуулж ороод тэг гарахтны энийг хураад авчихсан байна. Буцаад битээр буудалтай ирэхдээ дахиад ингээд нэг карт аваад Одоо Тий, тийм одоо- хаашаа илээ гэхээр нөгөө Google Maps-аа тухай төг рүүгээ суугаад юу Бангкокын юу BTS гэж нэрлэдэг юм байна. Нөгөө Солонгосын хамтлаг дуучид биш шүү BTS. Энэ BTS нь яад юм байна. Айгу шинэ юм шиг байна. Тэгээд юм ууж болдгоо юм байлээ дотроо. дотор юм Идэж бас болдгоо юм байлээ. Тэгээ хүмүүс нь амар гоё үүргэвчээ тайлаад ордог. Эхэлж хүмүүсээ гаргачаад тэгээд суудаг муудаг гэдэг юм. Айгуу сайн очирдаг юм ярьж хооронд яваад гисэн. Тий. Тэгээ айгуу сайн агаал жуулагчтай. Дотор айгуугаа агаал жуулагчтай, зай томтой. Тэгээ одоо энэ чинь ингээд болчих юм байлаа. Очирлоод болоор нь хүмүүсээ гаргана. Хүн гарцсны дараа Юу ах юм бэ? тэгэхээр шар зураасыг давж болохгүй. Тэгэх юм бол цагтай шүглэх. Тийм байлаа. Тэгээд юу юм байлаа? Бангкокын онгоцны буудлын дээр буух юм бол Бангкокч хоёр онгоцны буудлын юм шиг байгаа. Бидний Sukhumvit airport дээр буучлаа. Нэгд ямар ч нэг airport дээр буусан. Тэгэнгүүт City Line гэж байд юм байлаа. Тэр City Line болохоор цэгэр өнгөтэй. Тэрний яадаг вэ гэхээр шууд картадаар явчихсан байлаа. Саяны шиг заавал бэлэн мөнгө гэдээр хийхгүйгээр Тий. BTS нь болохоор нэг бол бэлэн мөнгө, нэг бол QR-аар төлнө. Юу нь болохоор Central Line, Central Line эсвэл тэр M үсэгтэй BTS биш M үсэгтэй M Blue Line юм шиг байлаа. метро юм шиг байгаа. Тэр болохоор бас карт уншдаг юм билээ. Тэгээ зарим үед карт уншуулаад зарим үед бас юу яагаад бэлэн мөнгөөр эсвэл юугаар төлөөд явж болох юм. Оо ямар гоё систем бэ. Тийм юм бол энд байгаа нэг асуудал нь юу вэ? Гадаа гарахаараа халууцаад дотор орж ихээр даарад байна. Тийм бол нийсийн амар хөт. Тийм болохоор нэг цамцтай явж байгаа. Тэгмүүд одоо энд нөгөө нэг юу ч юм байгаа гоё. Аа энэ автомат машин тий. Гэтэ айгүй тодорхой зархаг авч юм билээ. Тийм байлээ. Одоо тэгвэл энийг харчих л да. Хэдэн буудлаад олоод шүү дээ. Старт гарч. Чи тэгдэм ба тий. Стартад Стартад арчаар ингээд явчихд би нэг стартад арч чадахгүй. Хуучнараа л. Тэгээ ингээ явж байгаа. Тэгэл Сиам ингээд тэр буу. Хамгийн гол энэ exit-ийг хараарай. Энэ юу гаралт болгон чи exit номер 1 2 3 4 гээд энэ том газар чинь exit-ийг зөв сонгох бол буруу газар exit явчих юм бол тойрж гарч зам гарах гэж айгүй л айтай. халуунд тэгээд машин замаа гарч явах гадуур авчихсан. Тийм байлээ. Тиймээс exit-ийг амар сайн хараарай. Нэг хоёлаа яг малгаж байгаа. Үдэ бэлгээ. Анаа бэлгээ. Ажлынхандаа бэлгээ. Хүмүүс нэг юм тийм авчиж байгаа. За бай. За. За одоо ингээд энийг хураалгана. Ийм амархан. Ингээд болоо. Энэ шууд ингээд мод руугаа ингээд орчих. Хоёул нахаа хуу. Робот нь хаяа. Тийм робот хаа. Оо энэ бүр Go to Pro юм биш үү те? тийм байна.
Энэ робот шиг ийм нохоо шиг байхаар ингэж бичлэг хийх юм. Мүүд бичлэг хийж өгнө үү? Амар алхаа. 159 мянган бат гинэ. Энэ хямдралтай болов? Хоёлаа юугаач авч чадахгүй. DJ хийж DJ-аяач авч чадахгүй гэж. Амар obstacle дээр тойрох юм байна. Бараг 4,000 паунд юм шүү дээ. Oh my god. Шууд лифт юм нэшээ гарчих гэж. Энэ үгээр нөө Адилхан биз дээ. адилхан дэшээ цаа. Хүмүүс энэ дээр зураг дараалж байгаа юм шүү. За ойр дугуй унаагүй. Turn your energy into light. За гэрэл үйлдвэрлэрээ. Энэ ямар хөнгөн байна. За Йоо. Үй, яра. Амар хөнгөн болохоор. Сэмэн. Ай, мундаг. Нүхэнд уурлаад байгаа юм байна. Yay! Oh! Oh! I win, right? I win, yeah? Just kidding. Чи story хийхгүйсэн мэт. Яг. За. Йоо, ятарчлаа. Нөгөө хин эргээд байгаа болохоор шал мангар байлаа. Болохоор. Аха. Хэн төрсөн нэрвэхээ гэдэг шиг санагдаж байна да. Чат нэг сони юм биш. Өдөрчмөр юм бэ те. Ойр дугуйцсан. Хой. Энэ хинүүс юм бэ? Амар алдартай л юм хүмүүстэй ойрлол. Хаач явчихв. Явцаа. Зураг мураг авахулах гээд эднэр чинь сандарцгааж байна. Хоёлаа зүгээр хаан чамаагүй очиод дунд нь би орчих уу? Хин бэ? Харин тийм хин бэ? Тэгээ Селена Гоместэй зургаад харуулснаа сүүлд нь энэ хин байсан бэ гэд асуудаг үстэй. Тэр шиг. За хоёлаа бууй та. Бууй. Энд гэхдээ амар том маркет байгаа зү. Parade LV Gucci гэснээр Volvo, Tesla юу байгаа юм бэ? Тэгэхээр юу юм? Мэдхгүй ингэ шавлын гэнэ үү? Энэ одоо яг юу юм бэ? Linda Gallery энэ зүгээр л хүний үзэсгэлэн юм уу? Тийм юм шиг шүү дээ. Энэ айгуу том мол юм уу? Ер нь бол Бангкокын молороо том. Ханаа хоёул лифт лээ. Юу л байна? Мол байна. Юу л мол байна. Зэн нэрээ. Одоо ингээ хоёул бараг 3-4 мол ороод үзчихсэн тий. Тэг нэг юм давтцсан юм биш үү? Адилхан даахын. Адилхан Uniqlo, Zara, H&M юу юу байх юм. Гэтэ софар надад тэр өчтөрийн icons юм таалагдсан. Тийм үү? Энд чинь icons юм. Энэ чинь Paragon. Siam Paragon. Нэг Siam гэдэг чухал үг л байна тий. Oh my god. Rolls Royce бүртэл байна. Бас мерч ийм хийчихээ. Тийм ээ тий. За баахан Michelin star-тай газар гэж жагаад нэг юм Michelin star-тай гэж бодоод байна. Энэ хамгийн signature dish нэг гинэ. Тэгээ энэ хизээний Michelin star авсан юм бэ гэсэн чинь хамгийн сүүлийнх нь 2025 онд авсан юм байна. Тэгээ одоо идэд үзье. Энэ дотор идчих гэсэн тэгээд яг нэг тийм өлсөд байгаа байхгүй юу? Өлсөд байгаа хэрнээ яг юу идмээр байгаа? Гоймон биш. Дахиад юу муу гэхэр нэг тийм юу мэдчихгүй. Тэгээ явж энийг try хий гэж бол байж энэ да. За амсаар байна. Нэмэрхүү хоол ирлээ. Тэгээ үнэрлж байгаа амтлаад юу нямгүй юм. Хоолоо орой хоол идэхгүйгээд миний хоолноос хамгаалж байгаа. Болж гинөө. Болж гинөө. Илтгэж одоо өөр амтамтай. Манай нөгөө соустой бодсон шүү дээ. Тэр арай гоё юм байна. Оо яана энэ чинь Michelin star-тай хоолчтой яана. Манай нөгөө нэг соустой бодсоны хаан нөгөө тассан болохоор дүүжиж магадгүй. Энд тийм мах нэрээ айгуу яана тий. Нэг тийм махшаагүй амттай. Амт нэг мах биш юм шиг. Юу л вэ? Хоол байна. Тэгэхдээ бид хоёр хоолтой байна. Нэг тийм соус нь өөр амттай. Самтай. Шамал гайгүйсэн.
Тэр ихтэй эсвэл гайхаад шумуулны юм цацлаг авсан байхгүй юу? Нэг ягаан өнгөтэй юм байдаг юм байна. Зургийг оруулж байна. Тэрийг цацаад явсан болохоор гайгүй байсан уу? Эсвэл шумуул нүгөөсөө гайгүй байсан юм уу? Гайг шумуул баг хазарлаа. Гэтэ сая ягаад чи ингээ гэрлэр ингээ дүүрэн ирвэхэ шумуул. Энэ бол зүгээр жоохон сая нэг 10 минутын өмнө тэр булангуудын гэрлэр бүрстөө Шамбарлж байна. шажганж байна. Тэгээд жоохон гайхаад өчтөр өмнөх өдрүүдэд уг нь гайгүйсэн байж өнөөдөр ингээ шамбарлаа. Тэр айгу бороо орсоос авсан болов. Тэгээд шумуулынхаа нэг татчихаа тэр Merry Christmas гинүү. Энэ ажлаа игээ хурааж чадахгүй бол одоо дээрээс нөгөө шинэ жил болох гэдэг ш. Харин тий. Хятадууд тэгээд нөгөө нэг Chinese New Year гэж хэлүүлэх гээд айгу хүмүүжүүлдэг гэсэн үү? Тэгдэг гэж сонсогдсон. За. За. Амар том хэмжээтэй шумуул байлаа. Иймэрхүү юм гэхдээ ямар их юм бэ тий? Ингээл сонь мэрэл тавьчих юм тий. Чаажууд начаа зохих хэвээр амар өндөр шүү дээ. Энд ийм мууруу сууж. Энэ одоо өсч юм уу цүнхний дэлгүр юм уу бэ? Цүнхний дэлгүр юм уу? Муурны арьсаар идэг зүгтний дэлгүр. Йой. Чамаар л тоглож юм да. Тоглосон юм. Тэ битээр явах гээд юм баглах гал ээж байна. Өчтөр тэгээд ийм юу авлаа. Ажлынхандаа аваачиж. Яа гээд хатаас манго. Тийм коконатны чипс гинэ. Тэгээд тэр намайг энийг харуул гинэ. Миний хийсэн. Юу уутнуудаа ирэхэд 7-Eleven торнод тэрцээ байгаа. Цоглуулад. Тэгээд ямар хөглөр байж ялтна шүү дээ. Юм болол ийм их талт хийдэг болсон. Тий, юм ихээр талт хийдэг. Ууц сав цуглуулаад явдаг болсон. За 12-оос гараал тэгэл өнөдөр битээр явна да. Сүүлийн өдөр сэтгэл ямар байна да? Манай энэ бодол биеийн тусч байх. Зөвхөн. За. Бас нэгэн мол дотор явж байна бит хоёр. Тэгээ энэ болохоор терминал 21 гэдэг мол заяа. Өмнөх молуудаас ялгаатай юм гэсэн чинь битэрт юу таалагдж байгаа гэхээр энд юу вэ? Made in Thailand гэдэг юу үндэсний хинашин локал дотоод хийсэн юмнууд нь байна. Загвар магрууд амар өөрхөн байна. Тэгээ үнэн нь айгүй хөөрхөн дажгүй байна. Сонирхолтой юмнууд байна. Тэнгүүд ингээд давхцахгүй яг энтхийн ийм загвар магвартай юмнууд гэснээ үнэн нь боломжийн байнгут айгүй дажгүй санагдаж байна. Тий. Энэ болохоор нэг давхар нэрсэн тий. Нэг давхарын буланд нь байна. Тий. Тэгээд том брэндүүдийн чинь ингээд дандаа л хоорондоо адилхан загвартай юм байх гэдэг. Тэнгүүд энд болохоор ингээд шал өөр өөрсдөө ингээд хийсэн юмнууд байсан. Амар таалагдлаа. Дажгүй харагдаж байна. Яг нэг тийм загварлаг амар хөөрхөн загварлаг цамц палаж малаж юунууд. Үнэн амар хямдхан. Хямдхан ч юу яах вэ? Тэгээд тэр хит гэж наатгсан чинь энэний үнэн палаж нь одоо чинь 3000. За энэ жоо 2000 гэдэг тэгээд. Одоо энэ өмнө жишээлх юм бол 1500 баат энэ гэжчихлээ л та. Тийм хүмүүс яг гоо Тайландын юмнуудыг аваад тэр амар сонирхолтой санагдаад байхгүй. Гоё юм байна. Тэгээд Nana Station-ы хажууханд байд юм байна. Terminal 21 гээд ийшээ ирж яаж явал орж юм үзэж явал гоё юм байна оо. За. Энд тэгээд нөтийнхаа буцаалтыг авчдаг юм байна. Гол нь паспорттойгоо явж явах юм байна. Шопинг хийж байгаа юм байх юм бол паспортаа үзүүлээд нөөцийн баримтаа аваад тэгээд та онгоцны буудлын дээр буцаад авна гэж шүү. 7% гэх юм байна энэхийн нөөц нь. Эднээс цаас аваад тэр цаасаа онгоцны буудлын дээр өгөнгүүт мөнгөний туцаагаад өгчих юм байна. Авах юм байна. Тийм битээр тэгж нөөц буцааж авахар юм аваагүй болохоор тийм. Тэгээ юу ч сая асуучлаа. Тэгээд паспорт байхад болно гэл тэгчээ. Энэ давхар нь болохоор доонд юм байна. Ресторан гэдэггүй байгаа шүү. Англи. Хоёр давхар нь сая Токио байсан. Гурван давхар нь Америк, Сан Франциско гинэ. 0 амар хөөрхөн. Японы 0 байсан. Хоёр нэг өмнөх давхар энэ давхар бүтэн англи гинэ. Брэндүүд нь ч гэсэн жоохон англижаад ирд юм байна. Сая эсвэл Японы брэндүүд байсан юм болов уу? Магадгүй. Тэгээ хоёлаа мэдээ. Тэгэхэд ихэвчлэн made in Thailand гэвчихсэн.
нарын хурд. Манай гэрээ. Юу би яаж юм. Тэр юуны тал тэр юу. Арсенал юм. Тийшээ топ. Геркин меркин.